Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны ногоос баасан гарагийн 19 цагаас хүргэж байгаа үзэл бодлон цэгцтэй үг яриан оновчтой урайтай 225 нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 11-ний баасан гарагийн дугаар шууд ороход бэлэн болоод байна. Студид хөтлөгч Чанцаа Ами, найруулагчаар Борхуугийн Чинбатнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар бизнесийн хамттай бас Элен димэн мөн химийн шүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байгаа бол одоо хялбарлал Корига хамтран ажиллаж байна. Таны анги хандаа үжимдээ хүргэе. За баасан гарагийн мэндэ. За ингээм хамгийн их толбогдсон сонсогч тухайн багтаа нэрөг нь мөн өөрийнхөө холчийг хэлж орж ирнэ. Өнөөдөр бол түүх зохиодог өдөр байгаа. Сонсогч болон хөтлөгч маань хамтраад. За тэгээд мэдээж алтан дүрэн болго утасныхаа спикер чихвчийг унтраах ёстой. За дээрээс нь та радиогоо унтраагаад өөртөө хож бодоод олцсон байдаг аа. Өнөөдөр баасан гарагт битэр хүүхэд авдаггүй. Тэгэхээр түүх зохиоход хүүхэдтэй зохиохоор жоохон боломжгүй гадаг учраас хүүхэд авдаггүй. Нэг хоёрдоод ирэхэд энэ түүх дандаа хийсвэр сэтгэхгүйгээрээ зохиодог учраас манайхан зүгээр хөвгчлөлтэй байдлаар зохиогоорой. Үгүй нэ одоо хэрэг үнэн бодит үнэн бол аамын ихч бол нэг 10-аад нөхөртэй би бол нэг 20 залуугаас салсан хаягдсан одоо 10-аад нөхөртэй архичгүй. Аюу олон хүүхэдтэй. Тэр нь одоо тэгээ бөө зарим нь аамыг их гэ зарим нь өөр гэдэг. Харин тий хүний өөрийн нийлсэн 10 хүүхэд ах шиг байгаа маа. Аа тий. Тэгэхээр ч одоо худлаа түүх болоод байгаа юм л да. За ингээд ихний сонсогчийг авъя. Байна уу? Байна уу? Байна. Байна Ромин. Камент. Хяа бүрцэн бэ? Жокер спикерээр яриад байна уу? Тийм байна. Оо за болоолаарай. Айгу өөртөө итгэлтэй. Ёстой тэглээ. Алтан дөрмөө дагаад спикерээ болоолаарай. За. Жокер амын их чинь багт орсон. Ямар нэр өгөх вэ? За. За амгийн хөөрхнүүд хэлэгч төө. Аа за. Хүүшээ ойртой нэг юм айтайхан гэгээтэй гэрэлтэй нэр сонссонгүй. Амигийн хөөрхнүүд гэдэг нь одоо Жокер маань л ороо авчлаа шүү дээ. За би л нөө түүх зохиоход. Бэлээ. За утас нэг жоохон наашаа тийш хөдлөөд нэг юм чимээ дуулдаад шүү хөө. Сажигнж байна. Тий. За одоо яаж? Бос нөө. За. Бос. За ингэсэн шүү заяа. Та ихчээ малчин хүн, тэмээчин хүн шүү заяа. За. Тэгсэн чи нэг өдөр Ами гэдэг энэ тэмээчин маань тэмээгээ хулгаад алдаад тэгээ мөрөөр нь хайгаад олсон чинь хулгаач нь миний тэмээ гэж хэрэлдээд. Тэр нь Жокер юм уу? Тэр нь Жокер. Яасах хөө гинтэй хүн хөөрхөн мөргөө Яг хулгаасын хэсэг нь мэддэхгүй. Яг таны тэмээ үгүйг мэдэхгүй ингээ мэтгэлцэж байгаа нэг тийм төх. Хүүшээ. Тэгэхэд би авахгүй мó тэмээгээ. Тэрийг таавал шийдэндээ хэрэлдэж байгаа шийдэх бах та. Тийм үү. За. Би чи юу л да удам дамжсан тэмээч хүн л дээ. Тэгээд говьд ганцаараа амт. Алмас юм. Хэдэн тэмээ. Нэг 20 орчим тооны тэмээ би тий. Тэгээд тэдний чи харж хандж байхгүй бол жоохон хэцүү алдчих гад байдаг талтай. Тэгээ нэг өглөө босоод ирсэн чил 20 маань хоёр нь сайхан хоёр шар ат байдгийг. Алга болчихчүү. Тэгэл араас нь юу ачлаа. Тэмээгээ унаал жонжуулчлаа шүү. Хайгаал мөр дагаал явж байна. Тэгвч нэг холдсонгүй. Манай энэ хажуу хөшөө айл юу Жокер их гээд бас нэг хідэн тэмээтэй айл байдаг. Тэднийх рүү л мөр нь явж гинэ. Байна уу Жокер? Яг авцсан байж тээ авцсан байна. Намайг хараад бараанаар гэрлүүг орцсон. Шууд. За тэгээ түүх өргөжлүүлээрэй. Тэр тэмээ чи уусаа манай тэмээ байсан юм уу? Би орж асуугаачгүй. Дотроо бодож байгаа. Гэхдээ би зүгээр тэмээгээ хайгаад явж байгаа гэж хэлээчгүй ах чи манай тэмээгээ өөдөөс тэгээд ах юм. Юу шөхөө манай хоёр ат энэгээр чи өнгөрвөө хөө. Энэгээр ерөөсөө тийм эзэнгүй ат байгаа. Уусаа энэ ч танах тэмээтэй манах тэмээтэй өөр тэмээтэй байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Харин манай хоёрыг мэдчихэж байгаа юм шүү дээ. Тий. Харвааж андчгүй сайхан хоёр ат байгаа шүү дээ. Танахт байхгүй аа нөхөр. Энэ мөрөн танах руу яваад энэзээс цаашаа мөргүүл болчиход байна. Богсон цухуугаад байна. Энэс цааш мөр байдгүй хөө. Минут чинь танаа таагаар бэлчиж ирээл энэгээр ирээл гэрээ хаягаар хотлол явдаг маа. Тэгээд эн чинь та хар нэлхаас нь үсгсэн юм байна да мөрийг хараад таних штэ. Танаад л ороод алга болчиход байна. Яах вэ хөө? Амийн чинь хэдэн тэмээнийхээ үсийг улаанаар будцсан байдэн штэ. Тийм штэ. Андчгүй эзэнтэйгээ адил улаан үстэй хоёр ат байгаа. Манай өөрийнхөө малын аадансыг авчаа манай малын ааданстай тулаад үзээ. Манай толгой тийм яг тоо бүр яг тоо исээр байна. Үний тийм юм алга маа. Танах руу орчоод алга болчлаа. Гэрээ чи үүднээс алга болчлаа хөө одоо энд ойл уучраа болно да. Тийм юм байхгүй. Нэг ингэ суугаад гүрийгээд энэ тий. Энэ гэрээ чи хойгоор энэ нэг танахын хизээ пүнцтэй байсан пүнц өрцөн байна. Энэ лүү ч ороо үтчихээ л та. Юу ч би чам
гэр үзүүлэхтэй ам. Сайхан амиг хөрнөдөөс ч одоо чам шиг хүнд яах гэж гинэ амар хэл. Ноч тэр чиглэж юу гэж чамд гэр мэр үзэл. Үгүй чи хизээнээсээ ийм пүнз барьдаг болцсон. Хизээ байдлаа говь айл пүнзтэйсэн. Чи юу яа л та. Үзчихэл та би ороод. Аваагүй юм бол. Наад пүнзээ чи би 2 ботхоор сольж байсан пүнз байгаа маа. 2 ботгоо. Байц та юугаар сольж юу? 2 ботго нь атуулсан байх вэ хөө. Мөр нь өөр шүү дээ. Тийм юм байхгүй. Чи андуурсан байна. Энэ чи гарч ирээ хардаа чи тийм ээ малдаг үн чи гарч ирээд мөрийг хардаа чи мөр. Холоос авсан. Холоос авсан гэсэн үү? Оо тасл. Энэ ингээд тасл. Ингээ пүнзээ байхгүй. Хэрэлдэл тасарч. Тэгэхдээ яг пүнз дотор байсан. Дотроосоо тий. Дотор л байсан юм шиг. Тэгээ бүр эн чи хичнээн сайхан ааштай залуу байсан байхгүй. Ча намайг хараад л зүгээр шууд танахыг аваагүй гэж шууд игэлж байгаа үст. Самд бол үзүүлэхээ л гэж шүү. Харин тийм. Тэгэхээр ер нь авцал юм байна л да. Пүнзийн үнэ шин орж үзнэ. Гэрийнх нь гадаа хонжоогоод ямар ч байсан пүнзийг үзчихнэ. Тэг. Усан л байна. Ялчгүй. За хамтран арчаа танилцуулаад өргөжлүүлээ. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар бизнесийн хамтдаа сая Lendman. Lendman банк ус санхүүгийн байгууллага Монголын анхны финтек компани. Lendman 2016 оноос эхлэн технологийн шийдлийг ашиглан санхүүгийн хүртээ хэмжээг нэмэгдүүлэх зорилгынхаа хүрээнд барьцаагүй хэрэглээний зээлийг Lendman аппликейшнаараа дамжуулан Монгол улсын санхүүгийн зах зээл нэвтрүүлсэн анхны финтек компани байна. За тэгээд энэ аппликейшн хэрэглээний зээл, худалдан авалтын зээл, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг харилцагчдаа санал болгодог. За дээрэс нь 2024 онд Монголын хамгийн анхны бүрэн дижитал бизнесийн зах зээл амжилттай нэвтрүүл ажиллаж байгаа хнэ. За давуу талаас нь дурдах юм бол барьцаа хөрөнгө шаардахгүй юм байна. Зээл олгосон тохиолдолд авах шимтгэлгүй зөвхөн ашигласан хугацааны хүүгээ тооцож авдаг. За хүүний хувьд 399 гэсэн байна. За тэгээ хугацаанд төлсөн тохиолдолд хүү буурах боломжтой. Зээлийн хэмжээ 500 мянган төгрөгнөөс 100 сая хүртэлх хэмжээтэй байна. За хугацаа 198 сар хүртэлх хугацаатай. Сардаа 1 удаа иргэн төлөлт хийх ийм нөхцөлтэй байна. За тэгэхээр Монголд зээл олгогч байгууллагууд нь бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгохдоо хамгийн багадаа 3 удаа салбар дээр ирээ гэдэг шаардлагыг тавьдаг. За зээлдэгч багадаа 2-3 цагийг зарцуулж байгаа эндээ очиход. За үүнээс орол бизнес эрхлэгч ажлын байраа орхиод ойролцоогоор 8-аас 9-өөс 10 удаагийн борлуулалтаа алддаг гэсэн тооцоол байдаг юм байна. Харин Lendman бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан 100 сая төгрөг хүртэлх бизнесийн зээлийг барьцаагүй, шимтгэлгүй, бүрэн дижиталаар гар утснаас 5 минутанд ирэхэд тооцоолон бизнестэй хөрөнгө оруулах боломжийг олгож байгаа хэрнэ. За тэгэхээр 100% дижитал 100 сая төгрөг хүртэлх Flexi бизнес зээлийг Lendman аппликейшнаар татаад яг одоо та бүхэн туршаад үзээрэй. За тэгээ бизнесийн зээлийн эрх тооцоолуулахад салбарт хандах шаардлага юусоо байхгүй буюу одоо та гар утснаас Lendman аппликейшн руугаа нэвтрээд бизнесийн орлого хүлээн авдаг хувийн насны хуулгуудаа илгээгээд бүрэн дижиталаар эрхээ тооцоолуулах боломжтой мэлээ. За бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчид худалдаа олж хийний салбартаа бол ийшээ хандараа мэдээлэл авах утсан 77-7 техник 77-7 техник гэсэн дугаараа. За веб-ийг нь Lend CGM гэж хайхан, сошиал хаяг нь мөн адил Lendman гэж хайхаар мэдээлэл гарч ирнэ. Баярлалаа хамтран ажилласан бизнесээ хамтдаа сая Lendman алаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг би байна уу? Байна уу? Байна Ромин. Ромин. За юу холбогдсон бэ? Очоо хэлээрэй. За эко нэ. Эко гэсэн үү? Аха. За эко чанцаагийн багт орсон. За багтаа нэр өгөөрэй. Эко. Багтаа тэмээч ингэж нэр. Тэмээч. Энэ яалч манайхан хулгайлчлаа шүү тэмээч. Танахаас буцгүй. Энэ Жокер яг ард нь байгаа. Хулгай хэрэг байсан шүү дээ. Яага ийм нэр өгчөж байгаа бэ? Жокерыг явсаа уурал эко гусц юм надтай хамт. юм байлээ. За бэлнэ үү төгцөх хоёлаа. юм байна. За одоо манай тэмээ танахаас гарцаагүй. Адууны хулгай хийхгүй шүү. Адууны хулгай хийхгүй. Одоо хулгаас нь тэмээгээ хилээр гаргатаа хоёр. Хил дээрээс буцаагдсан төг заяа. Жигнэс юу? Хоёр. Тий хоёр тэмээгээ Жокерт хоёр зарцсан байх. Хилээр гаргадаг нь яаж Монголдо зарчиж болохгүй. Тэр чинь их содон тэмээ. За. Одоо хилээр гаргаж чагаад хил дээрээсээ буцаагдаж баригдсан. Жокерийнхоос яг явал гарсны дараа Жокер ч тэмээний мөрийг шүүртэл байсан да. Хүүе эко хоёлоо хулгаас нь сая болчоод байгаа үстэй юу? Хоёр дамалцсан байна. Яагаад энэ малынхны эзэнтэй ийм яриад байгаа юм бэ? Нааша чанцаар уу нааша. Яасан гинэ эко сая яасан Жокер шүүрсэн. Ами их чихээ таглаж байгаа. За эхлэе. Эко бит хоёр юу яалаа? Энэ тунгаа гэдэг нэг ихч байд манай тэмээч айгу гоё говийн бор гэдэг гоё очтой ихч. Тэр ихчийг хамаг юу тэмээнийхээ үсийг бүр улаан нар бодоод бүр арай л айхтар гангалаад хаана миний гэл дургу хүрээд. Энэ хоёрыг нь экотой хамт хусчих гэдэг хусчлаа. Жокероос оролцсон нөө тий. Жокер яг манай холын хамаатны ах юм л да.
За тэгээ эко тууга яваараа хөөгшөө. Одоо бид нар пүнцнийхэн гадаа манад тонж байгаа. Яаж авч гарах вэ? Яах вэ та хоёр? Юу яриад байгаа бэ? Пүнцнээс нь гаргаад битээр хил дээр ирсэн байгаа шүү дээ. Хил рүү аваад очив. Хаашаа гаргах гэж та хоёр? Араас чинь дагна. Ямар амар юм бэ? Эко юм дугаараа хөө. Тэмээг аваад явж байгаа юм уу те? Тэ тэмээг аваад хил рүү яваараа хөө. Жингийн тухаарсан биш. Хоёулаа тэмээ аваа явж байгаа юм уу? Тэ муучгаа авч явж гэж тэ тэмээл авч явж штэ. Тэко биш юм бэ? Эко. Та тэмээг туултаа хөө. За. Эдгээр тэр хараад биднийг дагаад тэр хойд замаар явах эдлээ тэр уртлын олон дан туурын тэмээ явдаг замаар явуул мэдхгүй хаа та бидтэй. Яриа зогсоод байлгүй тэр туумын замруугаа туугаад араас эко тэко араас нарнас амны ирж байгаа. Ардаас ч удаа. За яваа хөө. Тэ бид нар чи юу хил дээр хөрөөд ирлээ. Энэ нөгөө нэг манай тунгаагч чи амар тэмээ мэмэгээ хаан зарсан хэснийг олчин тэгээ битээр урагшаа хятад руу зарах гээд. Тэгээд хил дээр очоод бичүүгээрмтийн хөөцөлтөө хоёр тэмээнийг тийч димаа гэдэг. Тэрийг хийж юм юм бол. Бараг л муу. Өвөр Монгол байгаа тэр хоёр өвөр Монголыг тасаад авах хэрэгтэй тоо. Хоёр хүүхэн байгаа юм тий. Хоёр өвөр Монгол. За. Хоёр өвөр Монгол маань өгөн тасаад авах хэрэгтэй тоо. Танаа хүмүүс юм уу те? Би тэгвэл манай хоёр тэмээ байгаа гэдэл ер нь тулчих юм байна те. Хоёр өвөр Монгол хүүхнийг хоёр тэмээ. Хөөе хайч бай эко. Тэко тэмээгээ туу. Хайч бай энэ юусэн. Энэ жокерын хоёр ямар ханцаагүй би ганцаараа хулгай хийчихлээ шүү дээ. Тэгээд цогтаач юм биш. Хайчлаа сая хил дээр аваа бичүүгээрмт манаа гэснэ. Энэ хүүхнийг гэснэ яваад өгдөг шүү дээ. Тэгээ би хилээр гаргасан шүү дээ. Зарсан. Зарсан уу? Зарсан. Өвөр Монгол хоёр хүүхэнд л өгсөн. Энэ эко энэний баг нөхөр нь байсан бохоо энэ хоёр хүүхний баг энэ. Яа зөвлөлч цогтаач юм шүү. Тэглээ. Тэр хоёр өвөр Монголд өгөөрөө гэл тэгэл алгуулчих шиг боллоо. Хил дээрээс буцчихдаг байж н тэко. Энэ эко гэдэг нэрийн тэко болгоно тэмээ чин тэко болно. Одоо тэко гэж асж ирж байгаа. Яаж чадж байна нэ. Намайг хаяа явчихдаг шүү. Тэглээ штэ. Йоо, эфир шататаас 77 38 83 77 77 88 30 дараагийн сонсогч. Байна уу? Тано. Холбогдсон байна. Байна. За сонсогч радио онтраагаар давхар сонсогдож байна. За, онтроос нь. Онтрооцоо. За, энтэй холбогдсон байна. Тунгаа байна. Тэмээ хулгай хэрэггүй тунгаагч ороод ирэх юм аа нэр. За, юу хоч нь юу вэ хөө? Очгүй шинээр оролцож байгаа. Өөртөө хоч өгөөрэй. За, панда. Панда ч угнаж байгаа даа манад. Манай бүр янз бүрийн панда байгаа. Арай өөр хоч За өгөх. тэгвэл говийн бор гэдэг өгч. Болж байна. Энэ тэмээний хулгайлаас өнөдөр солгоно. Энэ нөгөө нэг цаанаас нь авсан өвөр Монголын нэг юм биш үү? За яах вэ? Битээ энэ хэрэг битээ сөхөөд. Дараагийн хэрэг. За, төгсгөө хоод билнэ үү? За, энэ говийн бор гэдэг ресторанд аамын ихч хоол идэж байгаад. За. Тэгээ мөнгө шилжүүлэх болсон чинь нөгөө банк нь болохоо байгаад. Тэгээд тэгсэн чинь нөгөө тунгаа гэдэг энэ ресторанын захирал уурлаад бөө юм болоод. Тэгээд таныг тэр рестораныг тэр чигээр нь цэвэрлүүлсэн төх. Ямар муухай юм бэ? Би цэвэрлж байгаа юм уу те? Үгүй нөгөө тунгаан цэвэрлж байгаа. Би захирал юм уу? Тэг та захирал нь загнаа. Өөрөө захирал юм байна. Тэгвэл энэ хүн болохоор мөнгө өгөхгүй байгаа байхгүй юу? Би банк л болохгүй шүү дээ. Ялсэг үндэ дотор нь мөнгө байхгүй л байгаа гэж магадгүй шүү. Би их хүч нэг Хөшгтүүдээ нөгөө тус яасан хашилсан модтойгоо говийн бороо их чиглээд ресторан руу. За би ресторан руу ороод их. Нэг хагасан бүтэнсээ болоод нэг ханаа томоо үрсэн байгаа юм байна. Сайхан говийн бор гэдэг нэг Монгол зоогийн газар нээгдсэн гэхээр л зориод очлоо. Доторх моторхон тасархаа юм уу? Тэгэхээр битүү шүүл авлаа. Тэгээд бас ханаа томоонд сайн гээд баахан хоол аваад идэж өглөө. За тэгээ үргэлжлүүлээрэй. за тэгээд Одоо өөрөө үйлчлэх ёстой л да ихний хэлж ин надад. Загял сайн хоол идүүлээдүүл. тэгээд хоол ундаа идэл тэгээд зөндөөл хоол авсан ч та. Идэлээс нэг хүүхэн гэж. Тэгээд өөрний тэгээд мөнгөгүй шинжтэй харагдаад Мэгч мөнгө. Яг тэгтээ ягаад би амар мөнгө харагдсан чинь захиалсан хоол болгоны юм авчирч өгөөлөх байхгүй. Тэгэл би авчирч өгөөлээсэ. Тэгээд сүүлдээ ингээд тэр ресторан нь хаах болоод би ганцаараа үлдлээ л дээ. Ганцаараа үлдээд за тооцоо моцоогоо аваад мавдрыг шүт мүдэж чигчлээ ингээд суужсэн чинь хэд орчим төгрөгийн тооцоо байсан юм бэ хөө?
Бараг нэг 80-аад мянган төгрөг. Их чи хатан нуруу 80к дээр сугарчиж штэ. 800 болохгүй юу ядаж 800-аар мэдээд тахтай. Ямар аим. Тэгээд өгсөн байхгүй. 800-аас 80к руу. танаа хаан салбартай байгаагүй гэж. Тэгээд 80к гэж байна. Тэгэхээр за асуудалгүй би тип миптэй 100 хийгээ юм янтар гэдэг. Тэгээд хийсэн чинь нөгөө банк нөлгөө олчих. Тэгээ би бүр ингээ харуулад хүүшээ энэ банк маг чи бүгд ингээ болохгүй штэ. Алина зөөгч мөчг уцаа өгч удаа би ингээ банкаа оруулах гэсэн чи ерөөсө болдгоо блоклчихчих. Тэгсэн чи яг нөгөө нэг амралт өдөр байж таарсан болохоор банкны салбар малбар болж чадахгүй. Тэгээ одоо ч нөгөө бэлэн мөнгө аваад явж байгаа юм байхгүй штэ. Тэгээ учирлаад хэлээ. За ингээ банк болохгүй байна. Одоо яах вэ хөө? Би мөнгөний төлнөө заавал ирж төлнөө л гэлээ. Тэгээд цаашаа айгүйх ярьсан. Одоо тэгээд оронд нь одоо тэгээд одоо аяа тавгаа угаалгад юм уу тэгэл цэвэрлэгээ мэвэрлэгээ хийгээл тэгэл тэгж л одоо мөнгө авъя да гэж бодоод тэгэл. Гэхдээ би мөнгөний өгчий л дөө. Би зүгээр өнөө банк л болохгүй. Би мөнгөтэй штэ. Би харин зөндөө тоглохтуулсан байна тэгэл. Гэхдээ харин танаа цонхоор гарах гэсэн танаа торчоор нь цонх чи юу юм бэ? Торлцсон юм байна. Юу яриад байгаа бэ? Цонхоо торлцсон байхгүй юу? Зөв тунгаач зөв юм байсан. Нэг давхар байгаа байхгүй юу? Тэгээ нэг давхар ингээд за бүр болохгүй цонхоор гарна гэж торлцсон юм байна. Бүр их сурцтай. Их чинь бүр зөндөө нэг явуулын хүмүүсийн хоолонд өгөөл ингээл яваад ирсэн сүүлд нөгөөдөл жолгоцоор гэдэг хашраацсан л байхгүй юу? Би холигдохгүй. Би их найдвартай. Би өгнө. Нэг өдөр яг би бариад ирнэ. За одоо систем итгэхгүй дээ. Яста хотлоо хүүхэлээ. Харин тий бүр явуулдаггүй. Тэгэл би өгнө өгөхгүй гэж битэр чи шөнийн 2 цаг хүртэл тэн сууж чана. Тэг бүр аргаа аваад. За та надаар тэг яг юу хэлэх гээд байгаа юм гээд асуулаа. Би хийгээ явъя гээд. Тэгэл аяа тавгаа цэвэрлүүлээл тэгэл заал малаа гэрээ цэвэрлүүлсэн гэсэн одоо дараач нэг тиймэрхүү юм хийдгээл явуулъя гэж бодоод тэгэл байлгаал хийсэн байхгүй. Айгу юу юм блэ өөр юм өрөвчин юм блэ. Эхлээд надаар чинь тэр бүх аяг тавг угаалгаал цонх шалаа угаалгаал нийтэр гэжсэн өрөвчин юм шиг хань чаваас. Мэдүү энэ нэг заалны шалыг сайхан цэмбит л угаачих. Тэгээд яв гэх нүдэнд нулимс аяг дүүрээ хэлж. Тэгвэл явуулснаас нэ жоохон тэгэл нэг арай л юм хийлгээд явуулчихлаа. Бас нэг ч гэсэн юм сурагч л гэдэг юм шүү. Байхгүй асуух гэж бодоод гомдолгүй. Ядаж шалаач болох байх чигээд. Тэгэл би тэр заалныхаа шалын чин сэтгэлээсээ өмлөхөж угаагаал гарсан юм да. Тий. Тэгсэн чинь тэгэл баярлал тэгэл явуулсан шүү дээ. Баярлал их ч өндөө юм аа ер нь жоо цэвэрлүүлэх хэрэгтэй байсан үгүй. Худлаа тэр маг хэрэгтэй шүү. Үнэхээр цэвэрлэгээ сэтгэлээсээ хийгээл хөлс алдаал хийгээл бүх юм хийсэн чинь тэгээд одоо өөрөөдөө л тэгээд одоо яа дий. Ус хүмүүсээ зүгээр л алдаад ирсэн юм чинь би холихтуулаад энэ хүүхэн дээр л шалаа заалаа цэвэрлүүлдэг юм шүү. Тэгэл би заалын сайхан цэвэрлсэн дээ. Гэхдээ би мөнгөний өгөх л байсан юм да. Энд тэгээ маргааш нь болсон юм шүү та. Маргааш бас ажиллаагүй юм өөрийн 2 хүртэл ярьж зуусан юм. Тэгээ бид төрсөн тэгээ амьдрал ахуйгаа ярилцаад ихч дүүс болоод. Сүүлдээ бүр дотносоол тэгээд дахиад ирэхэд нүнгөө хоол өгнгээл гаргасан шүү. Тэгсэн би одоо очин. За эвгүй дээ гэж. Эвгүй дээ өнгөө олч эвгүй дээ дараа заал цэвэрлж магадгүй. Өнгөө чанцаа гэдэг дүүгээ дагуулад очив. Ярилцаал тийм штэ. Мэд өсрөөл хитэ хаягуугаа. Юу яриад би ер нь тунгаа гэдэг ихнээс жоохон харшилтай болоо. Эрс бор нөгөө юу л говийн бор рестораны тунгаа энэ жил радиг хөдлөгч тунгаа гэж гэдэг. Хоёр өгчнөр ер нь бас айхтар. За тэгээ нэр нэгтийн чих нэг амьдаа болж байгаа байхгүй бид тэр. Тийм байна. Имэжин. Эйгүү гоё. Хоолны очиж идэж үзээрэй заяа. Тун тасархаа болтой. Даагүй сахалт. Дараа нь тэгээ шал угааж байгаа стори оруулаад. Ам ихч тааж гинөө. Тэгэл аягуугаал. За баярлаа. За холбогдсон баярлаа. За баярлаа олгоцсон. Баярлаа. Харин сайхан өнгөрүүлээрэй. За баярлаа та нарт амжилт хүсье. За. Сая хоёулаа тунгаагч руу залгасан. Тунгаагч холбогдсон баярлаа гэж. Би тунгаагч руу залгасан. Игчигээ бас нэг магтанд уулахгүй болохгүй шүү дээ. Зя дараг гэсэж байна уу? Байна уу? Арай минь. За энэ холбогдсон байх хичээлээрээ. Shine холбогдлоо. За Shine. За манай багт орсон түүх зохиоход бил нэ. Билээ. За ингэн заяа. Одоо энэ
залуу чамайг эргүүлж байгаа за. Өө яа хаягдчих шүү ямар хэцүү. За. Үгүй хаягдчих болохгүй шүү. Яаж хийж байгаа Яаж ч хаягдчиход За юм аа. тэгэхэд бол таалагдах ч хамт юу ч байхгүй. За одоо юу гэдэг Аа, чиний за. сонирхдаг төрлийн нэг ширхэгч юм байхгүй энэ залуу. За. За. Тэгэл чи одоо ингээд ресторанд ингээд сүүлийнхээ хоолыг хамт идэж байгаа. Тэгээд чи Сүүлийн хоол үхгээл салах за. чи. Чи салах гад баахан шалтгаан хэлэн заяа. За одоо ингээд юу гэдэг чи юмтай гадагш явна гэдэг юм уу өвчтөө гэдэг юм уу мэдгүй ингээд байжсэн чи энэ залуугийн ээж нь ирэн заяа. Ээж нь ирэл тэгсэн чи мангар том компани өв залгамжлагч байгаа. Чи салаагүй дөх. Оо ямар байлаа юм бэ? Би ямар байлаа. Нэг бол хайд нэг бол минь хүн чанараа ууландаа гიშг гэдэг юм шүү. За. За. Одоо мэдээгүй юм чи яхаа. Юу яасаа их сургуульд нэг шайн гээд нөгөө ангийн залуу надад ч нэг таалагдаг юм л да. Би түүнд таалагдаад битүүр үерхэж эхэллээ. Байна уу шайн? Байна. За, хоёлаа үерхэж эхэлсэн шүү. Саяхаа өмнө ярьсан юм дээр нэмэж явчих юм уу? Сая нөгөө сэдвээ хэлсэн шүү дээ. Би сэдвийн ерөөхдөө гаргаа өгч байгаа байхгүй. Тэрийгээ сонссон уу? Сонссон. За. Би за. Бид хоёр үерхэд явж илаа. Манай хүнч надад уг нэг таалагдж байна. За. Би өөрөөсөө ичих юм уу? Яас ийцүүр. Карманд мөнгө л байна, даач өөр юм байхгүй. Царай алга. Царай байхгүй юу жаахгүй. Тэгээд мөнгөтэйг чи мэдэхгүй шүү дээ. Мэдгүй. Би чи энэ царайчгүй, цайчгүй, мөнгөчгүй, 100 төгрөгчгүй залуу гэж бодож ирсэн. Тэгээд би дандаа үс хоолнд даадаг гэсэн байхгүй. Сургуулийн ганцанд ирээл дуудаад хоолнд аачаач гэх тэгэхээр би яг нөө хүндөөс хаяа буян болдог сардаа нэг удаа тэгээд шувуу хоолж яхаар шайныг хооллоо. Ямар муухай байсан шувуу хоолж байгаа. Тэгээд нэг өдөр ерөөсөө ер нь салъя гэж бодоод би тэгээ нэг ресторанд намайг дуудаж байна үнэтэй хоолны ресторан. Тэгэхээр би чинь бас даачих чинь болоо гэж бодоод баярлаа өнгөрсөн хугацаанд байнга л одоо хоолж илээ шүү дээ би чинь. Тэгээ очиод уулзаад хэллээ. Өө чи надад юу н жоохон хоёулынхаа заяа мөр нийлэхгүй юм шиг нөө салъё. Тэгээд юу яасаа би юу яаж байгаа. Яах вэ би чи одоо би юу н жоохон өвчтэй юм шиг. Сэтгцэн юм байна гэж. Тэгээ хүнтэй үерхүүл нөгөө хүнээ жоохон зод чнэрдчихгээд эвгүй хүүхэн байна гэ намайг үзмэрчтэйгээд би юу нь явъё салъя ойлаа Сэтгцэн дүгэлтэй үзмэрчээ янаас. Чи жоохон мэдрэл матаг хүүхэн. Тэгээ салъя гэлээ. Тэнгүүт нь би тэгж хэлсэн шүү дээ. Мөнгөтэй айлын хүүхэд. Тэр мэрийг чи өөр хэлэхгүй минийх. Хадам ээж орж ирсэн шүү. Ээж ч орж ирсэн. Хадам ээж орж. Чи салахгүй л гэж гоох хэрэгтэй байхгүй юу? Танаа хадам биш ээ. Өөрөө чи ээж орж ирнэ гэсэн. Ээжигээ дуудах уу? Би мөнгө хүлээгээд шүү. За. Одоо чи салахгүй гэдгээ учруулж хэлнэ шүү дээ. Хайраа мараа ингээд би хичээ мичээ гэдэг ингээд. Ингээ гуйдаг байхгүй. Шуу салахад нөхөх надаас. За хэлээр. Хоёлоо хичээе. Хоёлаа. Би чинь шалгуур ерөөсөө хоол унданд даалгаад мөнгөгүй байгаа чинь нэг бодлоо шалгуур авахгүй. Гүг наа чи сэтгцэн өвчтөйгээ чамд хэлчихэд байл л та. Тэрийн чи тоохгүй л ах хэвээр л та. Тэр чин хамаагүй гээд. Тэр бол хамаагүй. Хоолоо нэг сэтгэл байхгүй хоол. Ирүүж гэдгийг чинь мэдчихсэн. Хогч мэдэгдсэн байж тээ авигч. Миний Наач агач тэрийг. чинь сэтгцэн өвчтэй байна. Миний чаг чи сэтгчээ өвчтэй гэсэн. Би энэ удлаа зогож ирсэн шүү дээ. Үнэн болчлаа. Би тэгэхээр салах гал зүтгэж шүү дээ. Тийм ээ тийм би ч юу юмтай бага ил юмтай хүн байсан юм уу? Манайхан мэднэ. Тийм би ч юу юмтай. Тэгээ хоёлаа салаа. Хадам ээж орж иж гэнэ үү да тэндээс. Сандал дээр суувал хадам ээж шууд над руу баахан юм ууттай мөнгө тавиал шүү дээ. Миний хүүхдээ суувал энийг чамд бүгд өгье гинэ. Бүгдийг өгье. Би ч гэс дутдаг юм байл үзэж байгаа доторхын тэгсэн юу үл хөдлөх хөрөнгө шилжүүл юм үлжүүлж гэнэ. Би ч хараад тэгээ энэ шайн чин бодлоо нэр нь нэг тийм гэрэлтэх гэсэн утгатай юу энэ. Айгуу үзэн улаахан тий Гой залуу орж тийм бодсон чинь над шиг мэдрэл хөөгнөхий авч суух. Энэ хүнтэй суухгүй өөр хүнтэй суух ингээ би айгуу хэн бодлоо. Яа сте. Тэгээ яг уу шайнаа суух уу болох уу? Чи хаягдчих уу яав? Мэдгүй би мөнгөгүй шүү дээ. Чи мөнгөтэй юм биш суучих уу? Байна уу? Энэ мөнгө харангуйтаа ингээд сууж чадсангүй штэ ихчээ. Айчлаа штэ. Мөнгөд нь шунснаас л болж байгаа. Юу ээ мөнгө тоолоо суугаад идэв зүгээр шууд тэгээл хэлэх ёсол нөгөө бичгээр нь төвцөлсөн байсан шүү дээ. Стандар амьдрал ганц болохгүй юм жийсэн. Юугаа тогтуутай мөнгөний тоолоо суугаад идэв юм дээ.
Гэхдээ юу ч өгж байгаа юм бэ? Тоосч тавьсан юм бэ? Би мэдэхгүй шүү дээ. Энд одоо мөнгөний харахгүй л юу ч над руу шидсэн юм бэлээ. Хэмэдлээ. Йоо, өстө нэрээ. За нэрээ яг нэг юм мөнгөтэй хүнд хаягдсан юм. Сэтгэл үлдээд дээ шүү. Нэг юм Нэг тийм хүн дээр нэг л гарч уйл марч юм шиг. Гэтэ мөнгө нь байгаа мó байхгүй мó аваа явцсан уу? Мөнгө сая аваа явцсан уу? Мэдгүй. Үлдээсэн юм болов? Хатан ээжлэн мөнгө үлдээхээр царайд хүн байгаагүй. Тийм үү? Яг танирхуул ихч. Их ч нь бол хангалттай хагдсан нэрээ. За ихч тэгвэл надаа юу ячир зөө. Би жоох сэтгцэн юмтай шүү дээ. Их ч нэ юу хүүгүү. Хүүгүй. Хүү байхгүй ш надаа. Охин ба. Гарч мөнгөний хүү яа. Ойлгочих. Мөнгө өгснөө их чинь хүүгүй өгнө гэхээр нөө зээжсэн юм байна. Охинтой. Хүүтэй байсан бол бас тэгээд мөнгө зүнгээ цацж байгаа. Танаа энэ шайн чинь тааш түрүүн би хатан мэж нь болж орой гэсэн. Хатан мэж нөө ээжийг болохгүй гэсэн. Ээжигээ болохгүй гэсэн. Тэгээд чамбахыг хатан мэж нь болж. Би яаж хийж байгаа л мөнгөтэйгөө салжмаар энэ түгэгдэж төгсөж болохгүй. Авчмаар их яас. Тийм ээ. Үлдээчмээр их. За. Гэтэ мөнгө үлдээг явсан. Мэдгүй нэр амар гуригтай санагдав. Яагаад тийм сэтгэл нар төрөөд байгаа юм бла. Яг нэг сонио нэг юм хоос орчих юм. Ямар сонио юм бэ? Уг нь миний дасандах мөнгө хэвэндэл байгаа да. Юм гарцсан юм санагдав. Ямар сонио юм. Нэг их мөнгө тоолж ирсэн алдсан чинь нэг юм алдсан юм шиг. Нэг л нэр ингээд нэг юм аваа хийчих буурлаа эндээс нэг сонио. Онцгүй шайна. За Андраш танилцуулъя. Химшүттэй хоол идэхэд хүндрэлтэй байна уу? Одоо тэгвэл хэлбэр боллоо. Корега. За танд химшүттэй холбоотой дараах зөвөр илэрч авал тогтсон муутай, сайн наалдахгүй, буйланд гаралт өгөөд эвгүй мэдрэмж төрүүлээд байвал Корега химшүтний төрхлийг нэг хэрэглээд үзээрэй. За химшүтний төрхлөг Корега нэг хазалтын хүчийг 38%-аар нэмэгдүүлдэг. Дээрээс нь химшүтийг 8-аас 12 цаг бүтэн барьж өгөх юм бэлээ. Өдрийн турш дуртай хоолой дураараа идэх боломжийг олгодог. Тийм би энэ Shine гэдэг X найзлуудаа байнга санал болгодог гэсэн маа найзлууд. Химшүттэй байхгүй. Тэгээ химшүт анх удаа зүүж эхлэх үедээ бойлно одоо юм нухаж холоож байгаа мэдрэмж төрөддөг шүү дээ. Аманд одоо нэг юм илүү юм орцсон юм шиг дээ. За энэ үед хэрэглэх хамгийн тохиромжтой юм байлаа. Тэгээ химшүтний дотор талд нэмгэн түрхэж хэрэглэнэ. За тэгээ химшүтээ амны хүндэд байрлуулахаас өмнө амаа болон дээр сайтар зайлж цэвэрсэн байх хэрэгтэй. Яг унаа. За тэгээд юу яд юм бэлээ? Хоол идэхэд химишүүд тогтохгүй унах яг ингээд мултраад гараад ирэх үе байдаг. Харин Корегааг түрхэж хэрэглэснээр химишүүд илүү бат бөх наалдаж өссөн хоолой идэх боломжийг олгож байгаа. Ер нь их хэмжээгээр түрхэж хэрэглэвэл илүү сайн наалдна гэдэг нэг тийм сайн юм биш ээ. Өрөөсгөл ойлголт. Тэгэхээр түрхэх хэмжээг баг багаар нэмж хэрэглээд өөр таарах хэмжээ хүн бол өөрөө олчих юм бэлээ. Нэг 7 хоног хүрэхгүй хугацааг зарцуулаад за нэг иймэрхүү хэмжээтэй хахад надад болдго юм байна да гэд мэдчихэндээ. За бүтээгдэхүүний онцлогоос нь хэлцүүлэх юм бол дотроо гаатай, сэнгэнсэн, ам дагуулаагүй одоо буйл хамгаалагч гэсэн дөрвөн төрөлтэй байдаг юм байлээ. Тэгээд буйл хамгаалагч нь одоо дараах нөхцөл боёо нөгөө юу юм бэлээ. Онцлогоос нь урдмал химишүүд буйлны хооронд хамгаалтын болон зочрол шингээх давхар гүйцэтгэж буйлны мэдрэг байдлыг багасгаад зажлах үеийн даралтыг бууруулдаг гэж байгаа. Тэгэхээр нөгөө нэг ийм гаатай амтанд дуртай хүмүүсэж болно тий. Эсвэл бүр ийм амт нь ямар ч амтгүй зүйлс хэрэглэхийг хүсэж байгаа хүмүүс гэдэг ингээд төрөл олон юм байл шүү. За энэ чинь Корega Max Seal гэдэг химишүүд болон шүдний завсар хоолны үлдээдэл орохоос 50 дахин илүү хамгаална. Нарийн хушуутай учраас химишүүдний бүх хэсэгчийг түрхэх боломжийг олгох юм байлээ. За мөн Корega Bio Formula гэж байгаа. Энэ болохоор шахмал одоо химишүүд цэвэрлдэг таблет гэсэн үг. Шахмалыг бүлээн устай аяганд уусгаад дотор нь химишүүдийн 3-5 минут орчим хийгээд цэвэрлчин энэ чинь давхар амны эвгүй өнөр үүсгдэг бактерийг 99% устгадаг. За мөн химишүүдэн дээрх толбыг арилгаад таны химишүүдийн шинэлэг байдлыг мэдрүүлдэг байна. За бүх хэмийн сонгуудаар болон EMR дамингийн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. Сошиалагийн шүдний даг ингээд монголоор очир хайхаар гараад ирнэ. Баярлалаа хамтран ажилласан химишүүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байгаа бол одоо хэлбэр боллоо. Корега байлаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг авъя. Өчтөө хоёлоо бүр ташраараа хаягдаад дуусчих шүү дээ. Тааж гайгүй би ч малын улгаачтай үл саясан шүү дээ. Байна уу? Орой минь. Орой минь. За яа болбоцсон бай. Умба. Умба. За. Умба. За амийн хичээн багт орсон. Бил нөө. Билээ. За битээ хайчаарай. Харин тий одоо уг нь хайр дурлал орж ирэх гэж шүү. Чадхаараа хичээд яг. Хаа? Чаднаа гэдэг. Чаднаа. Чанцаа хаяг сонссон шүү. Би травмат болсон шүү. За ингэсэн заяа. Энэ одоо эсрэгээрээ та гугл юм л. Би хараасан гугл юм. Умба гэд нэг та юу их сургуулийнхаа бас нэг залууд дурлаад. За. Тэгээд эцэст нь өөр юм болгож чадсан төгөл. Гэтэ нилээ олон жил гүйсэн. Бас 10-аад жил гүйсэн. Их сургуулиас хойш 10 жил гүйчих юм уу? Хөө тэр болно өсөж үрж хамаг цаг хугацаа. Тийм тэгээ умба эцэст нь танд дурлаад ингээд суус. Би зодож болох юм уу? Хүчрхийл байхгүй гэж. Би ингээд гараа хүчрхийл байхгүй шүү. Ингээд тоохол би зодож болохгүй мэн те. Болохгүй яах юм чи. Умба зоддуулмаар байгаа юм уу? Харин тий умба дэмий гэдэг. За. Хэрэггүй юу те. За яг задахгүй би. Амар юм бэ. За.
За их сургуулийн 1-р курст орсон чинь манай нөгөө ангид юуны анги үлээ ба өөрөө? За математикийн багш. Хэцрэгдэг. За математикийн багшийн ангид бас нэг умбаа гэдэг нэг тун давгүй залуу байна. Тэгээ тэр залууг сонирхоо шохорхол гэсэн чинь манай сургуулийн од юм аа одын ядж яах нэг нүдэрэж намайг тоож харахгүй. Би ядж яах математикт улаан нойлыг хэлэхүү. Айгүй хэцүү нүдэнд нь өртөхгүй. Тэгэл нийлдэг хүүхдүүд нь дандаа математикийн гавал хүүхдүүдтэй нийлдэг. Октод нь ч гэсэн яг тийм. Би ч шалт эсрэг хүн. Байна уу умба? Байна. Оо за. Одоо яах вэ? Би араас чинь гүгэл байгаа. Ядаа тэгэл ямар аргагүй шалтгаал. Ямар аргаараа одоо математик ном авч өгөх үү яах вэ? Хоолнд оруулах уу? Оюутан ч өсөх юм уу? Үгүй юу яах вэ? Хойлоо манад очиж математикийн тоо бодох. Математик. Ингээ. Умба чи юу вэ? Би чамайг гэрийн багшаараа авчиж чи надад математик заагаад өгч. Тэгээ хойлоо өдөр бол манад очиж би чамдаас хоол өгье. Болж байна уу? Болно. Би чинь. Тэгээд ингээ 4 жил бүхэлдэн манад очиж мат цаанга би юу ч сураагүй би энийг 4 жил тижээсэн байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө нүүр өгдөггүй. Тэгээ байж байгаа жоох орой болохоор би харьлаа аав гэж ингээл яваад өгье. Би бүр хонуулга бараагүй шүү дээ. Тэгээ маар гэрийн жоох хэцүү. Тэгээ одоо төгссөн 10 жил үлээ ямар урт юм бэ? Төгссөн тэгэл би чинь хайр сэтгэлдээ чин үнэнчгүй юм болохоор тэгэл гүүгээл ийс. Гүүсэн чи манай хүн үнийг сургуулиас математикийн багш хийж байна. Тэгэхээр би тэнд биеийн тамирын багш болоо орчих жоох. Ямар аа. За дагаал явж байгаа. Хайрсан. Газар нь. Одоо Яасан гинэ хөө? Тэгэл умбаад бас манай нөгөө ангийн монгол хэлний багш магш бас бус тэмхийн багш нар бас сонирхоод байгаа байхгүй. Дулмаа гэж би. Дулмаа гэдэг нэг монгол хэлний тэгмийн багш байдгийг. Тэгээ сэдэ хаяад болдоггүй. Тэгэхээр би хэлсэн нэг удаа авч гараа. За минь зүгээр миний ямар баг шиг орлоо. Их чин зүгээр тий. Би тамирын багш шүү гэж хэлсэн. Тэгээ ер нь бол замаасаа ингээд өрсөлдөгчнөрөө цэвэрхэн зайлуулаад тэгэл маньгүй ер нь ойлгож гисэн л тий. Өөр хин ч хандарч чадахгүй юм чи яах юм надаас өөр хүн байхгүй. Дулмаа нь баг үүдэн дөрөв шүдгүүл. Инех чимгүй болол тэгэл за ер нь энэ хүн бол шумка химлээ умбатай суух юм байна гэж бодсон шүү. Умбатай нэрэн цэжлэгдэж амжааг гэсэн юм. Умбатай суух юм байна гэж бодсон би. Тий. Их чинь наад чинь оюутан ахуй цагаас хойш эргүүлж байна. Барахгүй байна гэдэг би уйлсан шүү дээ. Мэдчихсэн би. Зовлон би ч гэсэн шүдгүү уйлаад сууж байна. Зодуулсан нөгөө найзлуугаа зодохгүй бол хажууд нөгөө хүүхнүүдийн зодчихдээ юм шүү. Холдуулаа явчихна л та. Тийм байна. За одоо тэгээд яах юм бэ юм ба? Миний яг төсөв төвчээр алдагдахад 10 жил чиний өнөөс 100 гаралтлаа. Одоо суух юм уу яа? Одоо өөр арга алга. одоо тэгээд тоо да. Өөр томоогай гэдээ гэж байгаа. За яг таахаас гэд. Гэтэ нэг мат гэдэг ингүүд яддаг үсэнд ингээд бодсон бидний шилтэй нэг юм. Яг нэг тийм гүнүүд. Айгаад байгаа юм шүү. Тийм юм уу чи? Гүү би эсэргээд штий. Эсэргээр юм уу? За. За одоо 10 жил боллоо хөө нэг гэртээ орж одоо тостой тоогонд хошуу холбоо бараг тоогоор зодох. Бараг тоогоор зодох гээд байгаа шүү. Тоогоор гэж. Хоол гэсэн байгаа юм болгочиход. Тийм. Тэгсэн одоо миний гарын хоолноос өөр хоол идэж чадахгүй шүү дээ. Гадуур хоол идэж чадахгүй. Ямар хоол? Гурцд нь 10 жил би хоол зөөчих юм чи яах юм? Тэгээд одоо сүүлд нь аргаа ороод би тамирынхаа заалан тоогоо барь ирж байгаа байхгүй. Ямаргаа бариад аа тоогоо бариад ирлээ. Тоогоо барьж ирээд суух юм уу яах юм гэдэл гэсэн. Аамир юм би тоогоо барьцаа. Суух юм уу? Хүний амьдралын асар их удаан хугацаа шүү дээ. 10 жилийн дотор 3 хүүхэдтэй болчихсон. За умбаа тэгээд одоо суух удаа 3 хүүхэдтэй болъё гэдэг юм шүү. Энэ талаас бол 3 таа болъё гэдэг. Дөрөв байх юм бол суу идэ. Дөрөв. Тийм, дөрөв. Тэгэл чадalчгүй үрэл хамаагүй дөрийгээ тэжиж чадах юм уу? Чаднаа. За тэгээ хамаагүй дөрвөл. Нэг өөр хөвт үзүүлээ. Ой, нас шүд яваад дуслаа. Нэг гэрт орё. Одоо. Өөр сонголт авахгүй манай үд. Уусаа иргэн төрний бүх хүмүүс шүд мэдгүй. Нэг орж иргээл өдөнд гэж гарчин царайтай хүүхнүүд. Тэр дунд ганцаархан аамиг чинь айгу цэмбгэр. Тамирын багш эзэнтэй сөнөөж өмнө галтаар сөнөөлөл тэгээд. Яа, бажигт нэг харахад гизэн татал хийх газар хэвдэж идэв. Өөр сонголт авахгүй. Ийм ачаатай хүүхнтэй. Одоо өөр сонголт авахгүй. Одоо яа. Нэг хоолны идээд авсан юм байна. Үнэ өөр хоол идэж. Ингээд манай хоёр тэгээ 4 хүүхдтэй болсон. 4 хүүхдтэй болсон юм да бид хоёр. Харин чамд зодохгүй. Асгүй дээ. Хоолтой. Болж Зодуулсараа гаш. хаяа ус нэг юм хэлээ. За тэрийг хэлээд яваа. За баярлаа. Дарамтласаар байгаа даваас уучлаа шүү. Ариг сайхан өргөлөөр. Тэгээ чи дуртаал дарамтлуулж шүү өөрөө. Юу яа их ч. Тайлтай. Дараа би ийм ихчээ дарамтлуул цуудаг хүнтэй суумаар. Хаягчаа Өөрийнх нь болохгүй байгаад байсан шүү. За баярлаа. За баярлалаа. Арай сайхан өргөлөөрэй. За.
Ирчүүдийг ходоод орно базна гэж байгаа шүү дээ. Их ч зодоогүй гэхдээ ямар ч заваа суучлаа. Йоо дайраа гэж авсуулна шүү дээ. Болж байна. 20-оор нэг юм боллоо. Тэгэхгүй суухгүй. Хоёр малчин таяг. Ардаас нь шинэ орж ирээд тэгэл боллоо доо. За би ч өнөөдөр тимээгээ алдлаа. Хоолны тооцоон дээрээ шал угаалаа. Тэгээд сайн нэг залуу зодож байгаа аваа сууцсан уу? Би тэгтээ умбаатай суумаар байна. Ийм дуугуутай ингээ мөрөөрөө тэгээ суучаа гэдэг үнтэй суу. Тэгэхгүй л нөгөө хэд ч ноцолцсоор хөтөлбөр барахгүй айгу хэцүү шүү. Тэгээд их чин дараад дарамтлж байгаад авцсан үгүй нэг залуу үгүй за. Дуртай залуугаа дарамтлж авцсан. Надтай ер нь хүслээр сууж болохгүй тавилна. Хаалтаар ер нь хүслээр суухгүй шүү. Заавал ганцхан сонголт байгаа. Нэг бол дарамтлах юм байна, нэг бол амар баян хүүхэн байвал суух юм. Баян болохгүй л шүү гэж. Болохгүй нөө. Тэгвэл зодож байгаа суух өөр сонголт алах. Айгу хэцүү юм байна. Тийм байна. Миний дөө зөвшөөрөхгүй бол их чигээ дуудчих заяа. Их чин тогоо их чин умбаа хаж дагуулаад тогоо дөрөв уучдаг юм. Умбаа хажууд нь тоо бодоол. Хараа 5 цоглоо одоо нэг нэмэхээр 6. Наа чи арай хүчирхийлж инжтэй олчих байгаа юм шүү. Наа чи хуулийн дагуу гэж. Ямар юм гэр бүл. За энэ түргээ та нэвтрүүлгээ дуусгаад тийм. Өнөөдөр хамт байж түүх зохиолсон бүх сонсогчдоо баярлалаа. За дахиад хэлээ. Энэ дандаа хийс үр түүх шүү. Зүгээр ингэ санаанаас цугаадаг гэсэн. Игч бол хүчрхийл хэрэгэлдэггүй. Би хүн заддаггүй. Би бас мөнгөнд дуртай биш. Бас малын хулгай ерөөсөө хийж үзээгүй. Хийгээгүй шүү. За студид хөтлөг чанцаа амийн найруулагчаар Борхогийн Чинбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бизнесээ хамттаасаа Лен димээ. Мөн хиймэр шүчтэй хоол идэх хүндрэлтэйгээ бол одоо хэлбэр боллоо. Корэг байлаа. Өргөжлүүлэн та бүхэн маань шар шуун нэвтрүүлгээ улаан сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.